Mobicom корпорацийн хамт олонны нэрийн өмнөөс та бүхэндээ шинэ жилийн мэндийг дэвшүүлье. Mobicom-чууд бид нийт 1.3 сая хэрэглэгчдийн хамтаар бас нэгэн оныг амжилт бүтээлээр дүүрэн мэдлээ. Хэрэглэгч та бүгдийн хүлээлтээс давсан үйлчлэгийг үзүүлж, мэдээллийн технологи, харилцаа холбооны хэрэгцээ шаардлагыг бүрэн дүрэн хангахын төлөө Mobicom-ийн нийт хамт олон азрыг хүчин чармайлт гарган ажилладаг билээ. Бид 2017 онд сүлжээнийхээ чанарыг сайжруулах, хамар хүрээгээ өргөжүүлэх чиглэлээр 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Ингэснээр бүх аймгийн төвүүд болон 110 гаруй томоохон суурин газруудад 4G сүлжээг нэвтрүүллээ. Mobicom-чууд бид Монголд анх удаа 4G сүлжээний хурдыг 2 дахин нэмэгдүүлсэн LTE Advanced технологиг нэвтрүүлснээр хэрэглэгчд маань хэд өндөр хурдны дата үйлчилгээг ашиглах боломжтой боллоо. Мөн бид Монгол улсын бүх сум суурин газрын хэрэглэгчтэй өөрийн холбооны болон захин мөнгөний үйлчилгээг улам ойртуулах үүднээс Моби агент хэмээх борлуулалт үйлчилгээний цоошин сувгийг нэвтрүүлсэн юм. Манай Candy Loyalty хөтөлбөр захин мөнгө болон өргөжин тэлж хэрэглэгчд маань орон зай, цаг хугацаанаас үл хамааран зөвхөн өөрийн утасны дугаараа ашиглан бэлэн мөнгө байршуулах, авах, өөр хоорондоо шилжүүлэх боломжтой боллоо. Мөн хэрэглэгчдийн санхүүгийн асуудлыг шийдэхэд дэмжлэг болох үүднээс мессеж зээл үйлчилгээг орон даяар хэрэгжүүлж эхлээд байна. Mobicom-чууд бид нийгмийн хариуцлагын чиглэлд онцгой анхаарлыг хандуулдаг. Бид нийт 58 сумын сургууль цэцэрлэгүүдэд орчин үеийн ариун цэврийн байгууламж барьж өгснөөр 45 мянган орчим хүүхэд багчууд элдв халдварт өвчнөөс хамгаалагдаж чадлаа. Мөн бид хүүхдийн тусламжийн утас 108 төслийг хүрээнд 7000 гаруй хүүхдийн амнаас эрүүл мэндийг авран хамгаалж чадсанаараа бахархдаг юм. Ингээд та бүхэндээ Mobicom корпорацийн нэрийн өмнөөс эрүүл, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Peaceful and safe 2018 year. Bye and Shinjiri Mendurge.